За нэг хоёр сонсож ин шонхор сонсож гин үү? За миг маань болж байгаа юм шиг байна. За тэгэхээр өнөөдрийн хамгийн анхны хичээл маань үгээ чөлөөлөх. За ингээ юуны төрөнд өөрийгөө танилцуулъя. Би жоохон далчгаар. Тэгээ дээрэс нь өөрийгөө нээлттэй илэрхийлдэг тийм хүн байгаа. Тэгэхээр та бүхнээсээ хүсэх зүйл маань 10 хоногийн турш өөрийгөө нээлттэй ямар ч маскгүйгээр мягаараа царим утгаараа сэгсгэрээрээ надтай хамт зөвхөн сурах зүйлдээ төвлөрөөрэй гэж хүсмээр байна. За тэгэхээр намайг хандаа гэдэг би биомаг судлаач мэргэжилтэй. Тэгээд амьдралынхаа эргэлтийн цэгийн туршиг ястах газар нуур шалтлаа. Унаад олж авсан мэргэжил маань гэр бүлийн арт терапист байгаа. Тэгээд энэ сэтгэл засал гэдэг төлөөр явах хугацаанд тархиныхаа сэтгэлийг задлж өгч юм байна гэдгийг анзаарсан. За тэгэхээр хоолойд маань юм тэгэлчих юм. За тэгэхээр гадаад зүйлбитээ анхаараарай, дотоод яг сурах зүйлдээ анхаараарай гэдэг гол үгийг хэлэх гээд байна. Дээрээс нь би маш өрмөц, маш сонин содоо үгнүүдийг ашиглаж ярих нь. Энэ нь тархинд хийж мартагдчихгүй аргаас суулгаж байгаа шүү. Тэгээд дээрээс нь жок маягаар энэ ер нь багахан хэмжээний комеди маягийн хичээл байна. За тэгэхээр ерөөсөө өөдөх зав өгөхгүй. Дээрээс нь ухаан суух хугацаа их орохны 10 хоногийн турш. Тэгэхээр амьдралынхаа 10 хоногийг надад зориулж, өөртөө зориулж байгаа танд баяр хүргэе. За тэгэхээр хамгийн ихний хичээлээр үгийг чөлөөлөх үг. За үгийг чөлөөлнө гэхээр үг гэдэг зүйл чинь одоо шоронд орсон байт юм уу? Бид нар одоо ингэ яатсан байд юм бэ гэдэг талаар ярихад бидний тархинд 6 хэсэг байдаг. Сэтгэлгээний 6 хэсэг. Бид нар 10 жилдээ онц сурдаг хүүхэд, 0 сурдаг хүүхэд, гахаа авсан хүүхэд бүгд мэддэг хэрнээ. Амьдрал дээр онц сурдаг хүүхэд амьдралдаа алдаж яваг бид нар зөндөө хардаг. За тэгвэл эсрэгээрээ бодъё л доо. Яг 0 авдаг ч юм уу 3 авдаг нөхөр амьдралтаас далаад өгдөг шүү дээ, тий. Энэ хаана байдаг гэхээр энэ сэтгэлгээний чөлөөлөгцсөн хэлбэрээс хамаардаг. Логик сэтгэлгээ өндөр хөгжсөн хүмүүсийн ихэвчлэн 10 жилдээ онц сурдаг, хүчин судалгааны тайлбарладаг, математиктай гавлаад байдаг байхгүй. Тэгвэл л штэ дундаж өөр сэтгэлгээнүүд нь хөгжсөн. Одоо дүрслэл сэтгэлгээ, үгэн сэтгэлгээ болоод бүтээл сэтгэлгээ гих мэтчлэнгээр гой зурдаг хүн байлаа гэхэд дүрслэл сэтгэлгээ нь хөгжсөн хүмүүс амьдралдаа илүү амжилттай болоод байдаг харагддаг. Тэгэхээр энэ гавьяа байгуулсан ер нь амжилтанд хүрсэн мундгууд чинь толгойнхоо 2-3 сэтгэлгээг хөгжүүлсэн хүмүүс байдаг. Тэгэхээр бид юугаараа дутгуудаа тийм мөрөн дээр чи 2 бүндгөр байна. 2-ыг 1 бүндгөр байна. Тэгэхээр 2 мөрөн дээр чинь байгаа 1 бүндгөрөөрөө хэдүүл хааш явах вэ гэдгийг шийдэх байхгүй. За тэгэхээр өнөөдөр үгээ чөлөөлнө гэдэг нь яг тэр үгэн сэтгэлгээний блок бие төгжээгээ ингээд мултлаад хүнийг зад найрдаг болох юм шүү дээ. Тэгээд зад найрах аргыг суралцсанаа гэсэн үг. Тэгээд найрах арга чинь бүр удаг байна гэдэг хийж магадгүй шүү. За тийм байгаа. Тэгэхээр би чи солгоод гэсэн хамаагүй дуулцдаг байгаа шүү. Тэгээд дуулмаар байвал дуулж агаарэ. За тэгээд үгийг чөлөөлөх үү. За тэгэхээр үгийг чөлөөлөх гэж орохоор та нарт юу орж иж байна? Гайгүй найзчдаг залуу молол орж иж штэ. Үг мөг сайтай. Эсвэл би Монголон бод сэрлээ гэдэг нэг юм орж ирээд байна. За тэгэхээр яг Монголоо боддсон үгүй юм уу? За энэ хүмүүс ер нь үгэн сэтгэлгээний блокнд тайлагдсан хүмүүс үгээрээ хол олж идэхээс гадна дэлхийн ертөнцид байлтан дагуулад байна. За тэгэхээр хамгийн дэлхийн ертөнцид байлтан дагуулж байгаа нэг залуу талаар ярья. За тэгэхээр та нар юу гэж бодож байна? Дайн болохдоо Чингис хаан эсвэл Наполеон Бонапарт эдэр яадаг гэсэн гэж бодож байна. Хөөе хөшөө хоёлоо дайдыг гэж хэлдэг гэсэн болов эсвэл танаа манай хэлэлцээр болохгүй байна. Эсвэл орчингуудаа шууд цохоод авдаг ч юм уу. Эсвэл шууд толгойн тасцдаг гэсэн болов. Ер нь энэ дэлхий дээр дайн үгээр хэлдэг байхгүй юу? Танаа манай хоёр таарахгүй нь одоо хоёлоо үзэлцээ гэдэг ч юм уу те. За тэгвэл эсрэгээрээ их тайм үгээр тогтдог. За танаа манай хоёр инхийн хэлэлцээр тогтооно гэдэг үгийг хэлж ийж бид нар тогтдог байх нь шүү дээ те. Үгээр за ингэ. За үгээр одоо хоёлоо найзлая. Хоёлоо үерхье. Анхны яраа илжилъя ч юм те. За тийм байгаа шүү. Тэгэхээр та үгээрээ энэ хороо дээр өөрийг хэн болохоо илэрхийлж идэг. Тэгэхээр үг бол зэвсэг байгаа сте. Дайн, чих тайм зөвхөн олон хүний амийг аврах, олон хүний амьдралыг залгуулах зүйл чинь бүгд үгээр явагддаг юм шүү дээ. Тэгэхээр энгийн хүмүүсийн хувьд тархиныхаа 25% гişгэж байдаг. 25%. За тэгвэл түрүүний ярьсан мундгууд хэл ярим хөгжсөн хүмүүс чинь яадаг вэ гэхээр 25-аас илүү хувийг ашиглаж байдаг. Үлдсэн 75% дээр нь тоглолт гэж амьдарч байдаг. Тэгвэл бид нар ийм боломжийг эдлэх боломжтой үйл тийм ээ онгор минь гэдэг байна. Тэгээ тийм ээ бид нар энэ боломжийг эдлэх эрхтэй. Яг л бид нарт яг энэ үгэн сэтгэлгээний блок үүссэн болохоос биш бид нар эндээс гарах боломжтой түлхүүр нь байна. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр их түлхүүрүүдээ эхлээд үзэх болно. За тэгэхээр үгэн сэтгэлгээний чөлөөснөөр миний амьдрал чиний амьдралд ямар өөрчлөлт гарах юм бэ өгшөө гэж надаас асууж магадгүй. За тэгвэл
Тэгэхэд та намайг сонсоход бол энэ нөхөр юу яриад байна гэж сонсоход бол маш сэтгэл хөдлөлттэй акценттай ярьж байгаа сонсож байгаа хэрэг. Энэ үгээр юу илэрхийлээд байна? Хөшөө гэж илэрхийлээд цаад юу ярих гээд байна гэдэг агуулга нь юу вэ гэдэг нь тэр бодоод үзье. Мартахгүй тулд ингэж байгаа юм уу? Ингийн тулд ингэж байгаа юм. Энэ хүн эсвэл юм өөрөө даалжгаар юм гэдэг ч юм. Тэгэхээр хүн сэтгэл хөдлөлөөрөө ямар үг илэрхийлж байгаагаараа ямар хүн бэ? Би зоригтой хүн үү эсвэл залбин хүн үү? Эсвэл би эрүүл хүн үү? Би өвчтөй хүн үү? Тэр байтугай би баян хүн үү? Ядуу хүн үү гэдгийг өөрөө илэрхийлж идэг байна. Та дансандаа хэдэн төгрөгтэй би тантай 5 минут ирэхэд мэдчих чадна. Яа тэгвэл таны сэтгэлгээ би амдаа мөнгө ургуулдаггүй гэж шилдгээс ахуулаад цаашаа би дэлхийн хамгийн том баян хүн болж чадна гэдэг итгэлээс үгнээс ч гарч ирдэг байхгүй. Тэгэхээр та үгийг анзаараарай. Бас өнөөдрөөс эхлээд бусдын үгийг анзаарна. Тэгэхээр та сэтгэл хөдлөлтөй хүнийг үгийг маш ууртай хогин шоо гэж орилж байгаа хүний үгийг сонсоод тэр хүний сэтгэл хөдлөлөөр удирдаад тэр хүнийг өөрийнхөө хүснээр залж чадах удирдлага нь танд байдаг. Тэгэхээр энэ бол нөлөөлөл. За тэгэхээр үгэн сэтгэлгээ ба IQ. За энэ дээр нэг кейсийг ярина. Нэг Европ бүсгүй байж лээ. Тэр их орондоо ингээд IQ тест өгсөн чинь айгу ухаантай гарч 135 оноо. За тийм yes гэдэг чинь Америкт очиж цагаачлахаар болсон чи яасан гэж бодож байна. Нөгөө 135 оноо байхгүй. Бүр 100 руу унцсан. Тэгээд энэ одоо их орондоо ахтаа юу вэ? Их орондоо ахтаа бич ухаантайсэн чинь Америкт ирсэн чинь ухаан мод болцсон юм уу гэж бодсон чинь. Тэгээд Харвардын судлаач Ховард Гартнер төрсөн. Тэгсэн чинь нөгөө чи юу гэж хэлсэн бэ гэхээр за чи нэг энэ үгэн сэтгэлгээ дээр тоглолт хийгээд байгаа. Чи нэг үгийн баялгаа ахиулаад байгаа. Чи тэр тест чинь англи үгээр илэрхийлж байгаа болохоор чиний англи хэл чинь мяана. Тэгэхээр чи англи хэлийг сайжруулаад гэж нэг сарын хугацаа өгсөн. Түүний үр дүнд яасан гэж бодож байна. Нөгөө хүн чинь сарын турш англи хэлний үгийн баялгаа сайжруулсан. Бүх аргыг хэрэгэлсэн. Үүний дараагаар IQ тест өгөхөд яг 135 оноо. Үнэхээр ч ухаантай байна гэдэг нь гарч ирсэн байгаа. Тэгэхээр бидний мэддэг 10 жилдээ өгдөг ер нь хааж өгдөг IQ-гийн тестүүд ухааныг тодорхойлд юм уу? Логик сэтгэлгээ гэдэг ухаан гэдэг байгаа зүйлийг бид нэр ихтэй логик сэтгэлгээ гэж ойлгоод идэх учраас бид гэж яриад байгаа шүү. За тэгэхээр үгэн сэтгэлгээг гаргаж идэх байна. Бид нэр IQ тест үгэн сэтгэлгээ хэрэг өгсөн байгаа гарч ирнэ. Тэгэхээр олон үгийн үндсийг яаж ухаж байгаа нь тэр нь. Тэгэхээр бид бүхэн хурдан амжилтанд хүрэхийг хүсдэг, хурдан азтай байхыг хүсдэг, суглаан тоочхыг хүсдэг, амжилтын оргил дээр гарахыг хүсдэг. Цаад хүсэл тэмүүлэн тийм байгаа бол та үгээ хөгжүүлэхөөс өөр арга байхгүй. Үг таны хурдны зам дээр гарна. Та 1000 профессор 1000 жантай, гуншинтай ямар ч хүн байлаа гэсэн үгээр өөрийгөө илэрхийлж чадахгүй бол таны ухааныг нэгт хараад ингэж уншдаг хүн байдгүй учраас та үгээр өөрийнхөө энэ дотор байгаа зүйлийг илэрхийлж гаргаж өгдөг. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд үгийн баялгаа нэмэгдүүлнэ, үгийн сэтгэлгээнд дээр ажиллаж эхэлнэ. Та 1000 ухаантай, 1000 логиктой, 1000 гой зураг зурдаг байгаа ч гэсэн ядаж та үгээрээ зураг борлуулах чадвартай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та нар маань надтай хамт үгээ сайжруулах. За тэгэхээр үгийн баялгаа сайжруулах дээр энэ нэг юу вэ? Үг яриагаараа цэгцтэй, үг яриа тарих цэгцтэй болсон хүмүүс амжилтанд илүү хүрдэг. Тэрнээс шигээд бодлон цэгцгүй, тархин цэгцгүй хаашаа явахгүй яг ингээд нөгөө төөрцөн сармагчин шиг ингээд юу хиймдэггүй, хаашаа явах мэдгүй ингээд төрөд яваад байдаг юм шүү дээ. Тэгэхээр би ийм зорилготой энэний тулд амнаас ийм үг гаргаж ийн гэдэг юм байдаг. Энд дээр нөгөө гэр бүлийн жишээн дээр ярихад би эхнэрүүд ингэдэг. Нөхрөөрөө нэг юм ахуулах гэдэг байгаа байхгүй. Нэг юм гоё булган шүүгч юм эсвэл манайд ахуулах гэдэг. Тэгстэй санаа чи надад юм авч өгдөггүй. Надад юм аваад өгчих гэдэг. Тэгээс ийм буруу талаас нь ажиллаад байдаг. Харин үүний оронд яаж ажиллах ёстой вэ гэхээр харин чи надад зөндөө мааж өгдөг шүү. Харин ийм нэг гоё шүү бүсэж байна. Чи нэг авч өгч чадaltaй иргэн шүү. Чи маань энэс илүү чадaltaй гэж хэлэх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр бид нар буруу аргаар үзээд байдаг. Тондог, гомддог, сэтгэл хөдлөлд оруулдаг. Энэ бол амжилтгүй гэдгийг дахин хэлье. За дараачихан үгэн ухаанаа супер болгох. 8 алхам. 8 алхам шүү. За 8 алхамыг нэгтгэн бичиг баримтыг анхааралтай. Анхаарал татгууч боловсруулах. За энэ дээр манай ангаахын номнууд би чи ашуус төгсөн байхгүй. Тэгэхээр ашуусын номнууд яг уйдгартай. Дааврын ном, физиологи маш олон юмнуудыг уйдгартай байдаг. Тэгэхээр би энгийн үгээр тайлбарлах дуртай. Энэ ангаахын хэллэгч вэ нөө ингээд гуншин шиг чанар стандарт аавд гэдэг. Энэ бол ядаргаатай зүйлийг товчхоноор хүнд ойлгуулах. Ер нь эцсийн зорилго нь хүнд энгийнээр ойлгуулах гэдэг чинь ямар ч онол, ямар шинжлэх ухаан. Тэгвэл нь штэ та бичиг баримтыг яг энгийн хүнд ойлгохдоо зэгцэл сур. Дээрэс нь анхаарал татгууц. Бусдын анхаарлыг татаж өөр дээрээ авчирч чадчих та месс дахин дээрэс нь амжилттай, аз жаргалтай хүмүүс чадна шүү дээ. Тэгээ анхаарлыг татаж авч чадахгүй бол та өнөөдөр Робинсон Крузал биш бол бусад хүмүүс нөлөөлж л амьдрахаас байгаагүй шүү дээ. Аралтай л ганцаар биш бол. За дараагийн бүтээгдэхүүн санаагаа бодлуулах. Чи наа пижак чи ямар мяа юм бэ? Эсвэл ингэдэг тий. Чи наад танаа бараг витамин сүлжээ мүлжээ хэрэггүй юм хэрэггүй гэдэг тий. Тэгвэл
бүтээгдэхүүн санаагаа бусдад хөдөлгохын тулд бид нар үг хэрэг яриг бүр ингээд эсэргүүцэж байгаа нөө чамтай харьцахгүй гэж байгаа хүн хүртэл наашраа өгшөө найзаа болоо гэж хэлж чадах чадвартай байх хэрэгтэй. Дээрс нь өөрийг борлуулж байгаа зүйлийг энэ лаг ах уу гэж хэлэхгүйгээр би энэ лааны ач холбогдлыг тайлбарлаад тэр хүнийг авах чадвартай болгож чадах энэ чадвар. Би бүхэн энэ дээр их алдаа гаргадаг. Яавал хүнд борлуулахаа гэдэг дээр тоглолт хийхээс өмнө яагаад энэ бүтээгдэхүүнийг зарах вэ гэдэг дээр тоглолт хийвэл дээр. Яагаад энэ бүтээгдэхүүнийг авах ёстой юм бэ гэдгийг тухайн хүнд тайлбарлах. Тэгэхээр бүтээгдэхүүн санаагаа худалдах гэдэг нь энэ байна. Тэгэхээр тэр хүн таны яриаг сонсоод хөө энийг авахгүй бол болохгүй нэ. Энийг авахгүй бол миний амьдрал яах вэ гэдэг бодлыг төртөл нь ярьж чаддаг байгаарэ. За дараагийн зүйл нь яриагаар ялгаж ич хүчтэй байж сурах. За энэ дээр миний хайртай опера байна. За опера гэдэг юмхтэй би өмнөхөр шүтдэг байсан. Одоо шүтгээ болсон. Операч адилхан би ч адилхан юм байна. Адилхан потенциалтай юм байна. Зөвхөн хөдөлмөр нь өөр юм байна гэдгийг мэдэж авсан. Тэгэхээр яриагаар ялгарах нэг техник зарим хүмүүс одоо сүүлийн бэд гэдэг үг модноор байна тий. Тэгэхээр тэр чинь үгээрээ хүнд нөлөөлөх нэг арга байхгүй. Бэд. За тэгэхээр яг энтэй адилхан хүмүүс ингээд лааж штэ гэж эсвэл ингээд үгээрээ модны үгнүүдийг ингээд гаргаж ирээд байгаа. Үгээрээ хүнд нөлөөлж бусдаас ялгарч байгаа нэг хэлбэр байхгүй. Үгийн баялагийг өөрчилж чинь үг гэдэг зүйл чинь дандаа хуурж идэг учраас үгэн дээр тоглолт хийж байна. Тэгэхээр та хүчтэй акценттай та үнэхээр бүр хэлтэй ч гэсэн хамаагүй далтраад ярьдаг ч гэсэн хамаагүй бусдаас ялгаатаагаараа ялгарч сураарай. За дараагийнх нь баримт бичиг эмхлэн хурааж хамгийн ихтэй ялгаж сурах. За ингээд нэг ухаантай хүмүүс ийм маш олон ном байсан. Өг үсэггүй зээжилсэн. Би Монголын хамгийн шилдэг найруулагч хүнтэй уулзаад шилдэг гэхэд хэцүү дээ. Тэр хүн яг шилдэг байгаагүй л дээ. Тэгэхэд ингээд бүх зохиолыг надад бараг цээж ирүүлж өгсөн. Агуу тарихтай хүн. Тэгээ би тэр хүнээс таны санхүү хэд вэ? Таны кино чинь дэлхийд одоосон уу чинь нөө Монголдоо ч одоолж чадаагүй гэсэн. Өөрийнхөө хувьд ухаантай гэж яриад байгаа. Би бараг Монголд шилдэг байдаг. Монголын бүх зохиолчдыг мяа гэдэг байгаа байхгүй. Тэгсэн мэтлээ тэр хүний дансан дах мөнгө айгу баг. За тэгэхээр энийг нэг бодоод үзээрэй. Бид нар хүнд хүрэхээр зүйлийг хамгийн хэрэгтэй зүйлийг жишээ нь номд 200 хуудастай ном байлаа хэд танд хэрэгтэй 20 хуудас нь хэрэгтэй байхгүй. Тэрийг энэ толгойдоо авч чаддаг чадвартай хэрэгтэй болохоос 200 хуудасыг чийжлэнээр та мундаг биш. Гэдээ дахин хэлье. Цээжлэг биш агуулга нь ойлгохтой бүх зүйл оршдог. За дараах нь нийгмийн хүрээнд найз нөхдөд холбогдох. Ваа одоо энэ үйлчлэг дээр шинэ жил саяхан боллоо шүү дээ. Тэгээ нэг гол плачтай ингээд гэсэн чинь нэг дажгүй эмэгтэй байна. Эсвэл дажгүй эрэгтэй байна тий. За ингээд найзын хүрээлэлд үүсгэж чадахгүй бол таны бизнес ч явахгүй. Ядчил өвдлөө хавдлаа эмнэлэг домлогоор явхад ямар эмнэлгийн хэрэгтэй болдог вэ? 100 төгрөгтэй явснаас 100 найзтай бол гэдэг. Тэгэхээр бизнес ч гэнэ, амьдрал ч гэнэ, аз жаргал ч гэнэ, амбиц карьер өсөлт ч гэнэ, найз нөхдөд холбоотой байна. Таныг хүрээлж байгаа 5 найз энийг өлөг бодлоо сонсох те. Таныг суг өсөхгүй эсвэл шалдан унах уу шийдэж идэг учраас та хаана очихоо та өөрөө шийдэх хэрэгтэй. Тэгэхээр ямар найз дээр өөрөө очихоо шийддэг болохоос биш ямар найз таныг алддаг албагүй шүү гэдэг. Дахин хэлье. Та хин дээр очихоо өөрөө шийднэ. За дараагийн хурм мэлхч үгэр. Яа, энэ одоо Пиноккигийн хамартай слайд маань харагдчихвэл энэ Пинокки худлаа явсан хамар нь өсөд идэг тий. Үнэхээр энэ заллин идэг лөөвчд энэ муухай хүмүүсийг хамар нь уртуулдаг бол дороо бариад авсан дааш тэр зүгээр ингийн хамартай идэг тий. Тэгэхээр энэ хүмүүсийг яаж барьж авах вэ? Яаж энэ хүнийг худлаа яриад нотлохоо нь худлаа юм гэдгийг суралцах, арга суралцах хэрэгтэй. Яг тэгвэл энэ хүмүүс баримт нотлохоо суултай бүр ятгах тусам нэгтал бүр цагдаа нар хүртэл энэ дээр бүр аргаа барьсан шүү дээ. Ятгах тусам нэгтлаад ахаа чи бити тархиа угаалгаад байл та. Тэр хин нэгэн тархиа угаалахгүй миний талд энэ асуудал чи яаж шийдэгдэх юм? Энэ хүн намайг хитрхи ятгаад цааш нь явуулах гээд байна уу гэдгийг мэдэж сурах хэрэгтэй. Энэ мэдрэмжийг өөртөө суулгах, дээрээс нь энэ аргуудыг өөртөө суулгаараа байна. Энэ бол үгэн сэтгэлгээний хамгийн чухал хэлбэр. Та 200 саяар байр аваад хулигдуулаад эсвэл хэдэн зуун саяар за болион даваарун саяар солонгос гол виз гаргуулах хулигдуулсан хүмүүсийг зөндөөл харж ирсэн шүү дээ. Бидний амьдралч байна. Манай аавч. Тэгэхээр хэрвээ энэ ухааныг эзэмшчих юм бол бид нар хин нэгэн заллуулахгүй хідэн төгрөг арай гэж олсон хідэн төгрөг хүнд муухай ухаанаар хандуулахгүй байх нь вэ шүү дээ. За дараачих нь чихэндээ антентай мэд сонсох. За энэ дэр ингээд би чихэндээ ингээд телевизэн анти зоочт юм уу. За тэгэхээр ихэнх хүмүүс хүнийг сонсож чадах чадвар тун сул гэдэг. Урдаас нэг өөрийнхөө тухай бодлоод яриад яваад идэг. Тэгэхээр хоёр хүн уулзаад хоёулаа нэг хав долмаагийнхаа талаар батагийн талаар ярьсаад дуусах шүү дээ. Энэ харилцаа ямар ч үр дүнгүй хөгжилгүй харилцаа болдог. Тэгэхээр чихэнд антентай миний амнаас гарч байгаа үг болгоныг та яг миний дуу нь хагдаад идэг. За тэгэхээр алт унж байгаа юм шиг. Одоо сая дууг болж байгаа бол яач вэ? Алт унж байгаа юм шиг сонсох, антентай юм шиг сонсох хэрэгтэй байх нэ. За тэгэхээр энэ дээр яах юм бэ? За тэгэхээр энэ дээр яах юм бэ? 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 Тэгэхээр энэ дээр яах юм
За би нэг зүйлийг сурчлаа. Контрол болон дэг дарахаар миг нэгдэх юм байна. Ингээ юм сурч болдог байхгүй. За тэгэхээр чихэндээ ямар нэг үгийг сонсохын тулд тэгэхээр тэр хүнийг ойлгох эхлэх хичээх хэрэгтэй сонсох чадвартай. Тэгэхээр сонсох чадвар хичээл хамгийн их хэрэгтэй. Тэгэхээр ихэнх хүмүүс өөрийнхөө тухайн өөрийгөө ойлгох гэж чичрээд явдаг. Гэр бүл дээр ч те, нийгмийн харилцаан дээр ч те, найз нөхдөөр ч те харилцааны хамгийн алдаатай. Тэгэхээр та яг энэ юм шиг ам дээр ингээ лент наацсан байгаа ингээд лент наацсан юм шиг зарим лент наачмаар юм шиг санагддаг. Стажиг амын хамгичээс амын хамгичээс гэдэл ярьдаг хүмүүс ч байдаг. Тэгвэл та хүний үгийг сонсож сурсан цагтаа та хөгжин дээр нь та илүү амжилттай явах болно. Тэгэхээр сонсох чадварыг заавал эзэмшээрэй. За лазерын урдаар асуудлаа шийдэх. За хоёр төрлийн юм байдэ. Эхнийх нь хөл гараа углаад осолд орсон ч гэсэн селфи мэйл бийцэг. Гинтэлт чи намдаа амьдрал сайхан гэдэг хүн байдаг. Нөгөөдх нь яадаг вэ? Нүүрэн дээр нь батг гарлаа. Чаас би гарахгүй болзоонд гарахгүй гэж юм. Ийм хоёр төрлийн юм байна. Асуудлыг хоёр хөнгөнөө шийддэг хүн байдаг. Нөгөөдх нь болохоор саянаас юм уу батгнаас олж мэддэг хүн байдаг. Бусдын үйл бодлоос хараат дандаа ингэ шийдвэр нь бусдаас олж гарч идэг тийм хүмүүс. За тэгэхээр та асуудлын хариулт шийдлийг хурдан олохтой болохоос хэрэглэхдээ чухал биш гэдэг тийм. Маргалтай эсвэл нэгнээсээ дээр байхдаа чухал биш. Асуудлын шийдлийг олохтой. Жишээ нь эхнэр нэг хүнд залилуулчлаа гэж бодоход нөхөр тэр хэрэлдээд бол нэмэргүй тийм. Тэр хүнийг яаж шүүхээр нь олж авах вэ? Эсвэл дараагуудаа дахиж яаж залилуулах байх юм гэдэг тоглолт гэж шийдвэрийг гаргаж сурах. Ихэнх хүмүүс шийдвэр биш асуудал дээр л төвлөрөөд идэв. Асуудал гэж дуусахгүй. Шийдвэр олохгүй цагт асуудал амьдралд хөвөрсөөр л холно. Би 27 8 жил асуудалтайгаа нүүр тулаад заримдаа хохирчин сэтгэлээдээ явсан юм аа. Тэгэхээр хэдүүлээ асуудлаа шийдэхин тулд богино хугацаанд асуудлаа шийдэж сурахгүй бол ямарч 3 хоног хөвцөх орон чинь дэлхийн тулаан болно. За энэ дээр би нэг инээдтэй жишээ хэлгээд Чингис хаан тангуудыг дайлаар мордлоо гэсэн чинь байчаа энэ 3 хоног сайхан яагаад ямарч хөвтөд ах гэсэн бол манай Монгол улс ялагтаад дэлхийн талыг эзлэхгүй л байсан мэт. Тэгэхээр та өнөөдөр амьдарж байгаа амьдралаа яг л дайм болгож байгаа юм шиг үзээд шийдвэр маш хурдан гаргаач ээ. Таны хинч хүлээхгүй, цаг хугацааж хүлээхгүй, таны зорилго мөрөдөл хүлээхгүй шүү. Тэгэхээр яараарай. Асуудлыг шийдлээ гаргахтаа яар. За тэгтээ хөнгөн хумгаа хандах талаар яриаг шүү. За тэгэхээр өгөө айкуугаа чөлөөлөх 5 арга тасгал зааж өгнө. Хамгийн их хэрэлдэж сурна. Стаж хэрэлдэж өгнө. Хил ам хөгцсөн хөгшин байнд бол сурна. За тэгэхээр энэ дээр юу ярих гэдэг юм гэхээр ихэнх хүмүүс үгээ зайлгчдаг. Одоо чинь хадам ээжтэй загнуулаад үгээ зайлгчдаг. Тэ юм ялгүйс юм апист ярихлаас шүү дээ. Тийм үг хийсэн гэдэг. Дараа нь үг нь орж ирээд. Эсвэл хурал цуглаа. Ингээд нэг хурал дээр би нэг саналаа хэлье. Энэ одоо яагаад ингэ хаагдаад байгаа би мэдэхгүй байна. За юу яадаг? Саналаа хэлье гэж хуралдаа тэгвэл дотроос нь өнгөө олноо гэж дугаалцдаг. Гэтэл яг үнэндээ яадаг вэ? Бид нар дараа нь харамсдаг. Тэгээ хэлсмээс бол миний ажил энэ ажил чи арай дээр болохоос миний санал дутаад байна шүү дээ. Эсвэл ингээд нөхөртөө ч юм уу хин нэгэнд үгээ хэлэх гэхээр гаццсан энэ мэдрэмжтэй байгаад байвал таны үгэн сэтгэлгээ ингээд блоклогдсон гэсэн. Тэгэхээр тасгал нь орж ирсэн шууд яар. Гэхдээ юу даа ингээд өөрийгөө өмөрдөж юм хэрүүлэлт дээр бол гэдэг юм хайшин тий эмоцоор хандах гэдэг дээр эмоц оруулахгүйгээр яг өөрийнхөө миний бодлоор ингэж бодож байна гэж сэтгэл хөдлөлгүйгээр хэлэх байхгүй да. За тэгвэл хурал цуглаан дээр зүгээр шууд хэл бодсон. Буруу зөв хамаагүй. Тэгэхээр бид нар тийм сайн охины синдром, сайн өвгүүдийн синдром байдаг учраас бид нар үгээ хэлхээс айгаад идэг. Гэтэ бидний хинч үг хэллээр нүүрлөө зохиод авдаггүй амын маань ингээ хүлцдэггүй учраас та алдаачаач яар. Онгоосон ч хамаагүй яар. Би ч амьдралдаа маш олон удаа ангонд орж ирсэн. Гэтэ юу гэж би дараа нь ард нь юм сурцсан л байдаг. Миний санаа зөв буруу мэдсэн л байдаг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ юунд айд юм бэ? Амдах тодорхой гаргаад яар блоко гарга. За дараа нь үгийн сүлжээ бүглэх гадуур сонин би үгийн сүлжээ сонингоос авд бүглэж исэн үгийн сүлжээний ном байдаг. Тэгээ нөгөө юун дээр байдаг. Яг хин шиг ярьчих би. За тэр шиг тийм ном байдаг зэ. Тэгэхээр үгийн сүлжээний ном хийснээр таны үгэн блок гарч эхэлдэг. Үгэн блок ч гарч эхэлдэг. Тэгэхгүй бол хитгэн үгэн дотор эргэлдээд амар гэдэг үгэн дотор л эргэлдээд идэг. За дараачихан үгэн тоглоом тоглоно. За энэ hangman гэдэг тоглоом байдаг юм бэлээ. Дээр нь ингээд энэ play word game гэдэг тайхан бол зөндөө байгаа шүү дээ, тий. Зөндөө байгаа. За тэгээ энэ 2021 оны шилдэг тоглоом юм шүү гэлээ. Тэгээд энэ тоглоомыг тоглосноо бид нар яадаг вэ гэхээр одоо жишээ нь ингэдэж шүү дээ сүүл холбоотой толгой холбоодог үгэн тоглоом би хүүтэйгээд байнга тоглодог гэсэн. Даа ингээд одоо үзэг гингуул гар гэдэг эр гингуул радио гэдэг явдаг. Энэ үгэн тоглоомууд маань үгэн блокийг байнга гаргаж идэг учраас цаг зав олдвол фэйсбુક уухгүйгээр үгэн тоглоом тоглоорой. Тэгэхээр ярианы хөгжил чинь сайжрах нь вэ шүү. За дараагийнх нь хэл ярианы өөр төрлүүдээр өөрийгөө дасгалжуулж эхлэх. За энэ дээр аудио касет PM сонсно.
BPM 104.5-аас ярьж байна. Өнөөдрийн дотны яриа сэдвээр ярьж байна гэдэг ч юм уу тий. За энэ яриаг сонссон хүн сонсголоороо үгийг өөрөөр хүлээж авч байна. Тэгэхээр энэ үед сонсгол хөгжиж идэг. Дээрс нь үг маань тархинд блок нь гарч идэг. За дараагийнхан зүйл нь кино үзээд одоо жишээ нь Harry Potter миний дуртай кино. Harry Potter-ыг үзээд киног нь үзчихээд дараа нь номыг унших. Ингээд гадаад хэлийг сурахтаа бид нар эхлээд кино, видеог нь үзчихээд дараа нь давхар хэлбэрээр номыг уншихаар үгэнд юм олон сугаар үйлчилсэн учраас одоо жишээ нь англиар BPM сонсоод дээр нь номыг уншаад дээр нь кино үзээд нөө Friends цувралыг үзээд тэгсний дараагаар бид нар илүү хөгжсөн байдаг, илүү тархин цуцсан байдаг. Олон аргаар нүдэх тусмаа бидний тархилуу үг орхон нь шүү дээ. Тэгэхээр энийг үгээ чөлөөлөх гэж яриад байгаа маа. За дараа нь хүслийнхээ эсрэг зүйлийг хийх. За заримдаа ч шоуч мас санагдаж шүү дээ. Заримдаа эсвэл ингэ вайнч мач юм уу, пивч мач юм ийм санагц хүслийнхээ эсрэг зүйлийг хийхээс өөр аргагүй байдаг. Бид нар хүссэн зүйлийг хийгээд яваад хамбал ёроолд очно. Заримдаа бид нар сахилга баттай, төвчээлтэй, тууштай байхаас өөр арга байхгүй. За тэгэхээр энэ яа зөрөх данчин мөшгүй гэдэг энэ номыг би оруулсан гэх ном байхгүй. За тэгэхээр энэ гол дүрийн эмэгтэй талаар гарч байгаа. Тэгэхээр миний хамгийн уншихаас залхуур нойр чихэл лези дээр тавьдаг зүйл бол юу гэж уран зохиолын ном унших. Үер зохиол өвөөгийн хөмсгний атраа сонсгоод нойр руу явчихдаг гэсэн. Тэгээд дээрэс нь уран дүрслэл нь бүр ядаргаатай. Зүгээр ингээ гол юм яриач гэмээр санагдтал уран зохиол бичдэг тий. Бүр халилтай гарын хөдөлгөөн, хөлийн хөдөлгөөн гэл ингээ явчихдаг тий. Түл нь штэ. Энийг уншихаас sorry. За тэгэхээр ном бичиж явах хугацаанд романуудыг уншиж үзлээ. Үгийн баялаг үнэхээр мяагаа анзаарсан. Би зүгээр хитгэн үгэнд ярьдаг анзаарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн сонгодог романууд тэгээд уншихаас дургуурмээр маш олон хуудастай энэ номнууд чинь бидний сэтгэл зүйн төвчрийг бас нэмжээдэг. Дээрээс нь та дургуй зүйлийг хийгээд маш удаан суугаад сурчгаад дараа дуртай зүйлээ маш аанддаг болдог байхгүй машинддаг. За тэгэхээр энэ дээр хэлэх гээд байгаа шүү. Та номонд дургуйчээсэн унш. Одоо энэ дээр манай update mind хөтөлбөрийнх маш их үр дүн гаргасан. Хамгийн дургүй ном. Зарим нь Монголын нууц товчиг ойлгохгүй ч гэсэн яриад уншсан. Үүний дараагаар easy амархан номнуудаа уншихдаа дороо уншдаг болсон байхгүй. Тэгэхээр энэ сэтгэл зүйн төвчөр гэдэг зүйлийг заавал олгоорой. Тэгэхгүй бол бид нар сэтгэл зүйн төвчөргүйгээс болоод амьдралдаа маш их олон зүйлийг алддаг байгаа шүү. Сурах боломжийг алдна. Хойш суудаг эсвэл гацсан мэдрэмжтэй хорвоо тулдаг шүү. Тэгэхээр та энэ сэтгэл зүйн төвчөрийг заавал суулгаарай. Бид нар хүссэн зүйлийнхаа эсрэг зүйлийг хийж сэтгэл зүйн хат суу шүү. Тэгээд энийг сайн ойлгоорой. Тэгээд зориг данчин үсгүй ном их дайжгүй ном гэлээ. Индианчууд яг юм Америкчууд индианчуудын дайн ч юм уу нэг тийм талаар гардаг. За тэгээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Тэгээд манай киног сонирхуулсан баярлалаа. Манай комеди хичээлийн маань хүлээн авсанд баярлалаа. Тэгээд анхны хичээл магадгүй та нар ийм их сургалт моглон сууж байгаагаа нэг ухаантай багш суугаад ярьдаг гэж магадгүй. Тэгэхээр би ухаантай багш биш. Би яг тантай адилхан яг нэг төвшөнд байгаа хүн гэж бодож байна. Арай илүү хөдөлмөрлөлөөд явж байгаа нэг л үеийн төлөөлөл байгаа шүү. Тэгэхээр энэ дээр үслэх гээд байгаа юм бэ гэхээр зүгээр өөрөөрөө байгаарэ. Гэртээсээ персонаараа ч юм уу ямар ч юм уу энэ хвчлийг хүлээж авч байгаа өөрийгөө нээлттэй яваханаар хизээч битгий өөрийгөө шүүгээрээ та өөрийгөө хизээч битгий голоороо хинч өөрийгөө голох хэрэггүй шүү гэж бид нар танаас өөр хинч тоохгүй шүү. Өөрийгөө эхлээд тоогоорой. Дараа нь өрөөлөх гэсэн тоогдох талаар бодоорой гэдгийг дахин хэлээ. Тэгээд ингээд эхний хичээлээ өндөрлж जैन дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай. Яг телевизэн нэвтрүүлэгч санагдав. Bye.